Өнөөдрийн лекцээр тархи нугасны бүрхүүл хальснууд болон тархи нугасны шингэн ховдлын тогтолцооны талаар ярина. За, тархи нугасны бүрхүүвч хальснууд, тархи нугасны шингэн ховдлын тогтолцоо. За, тархи болон нугас нь мезодермис гаралтай 3 давхаргаар бол бүрхэгдчихэд. За, хатуу хальс, аалзан бүрхүүвч, зөөлөн бүрхүүвч. За, зөөлөн бүрхүүвч нь тархи болон нугасны гадаргуу дээр шууд наалдаж бол байрлаж идэг. За, харин хатуу бүрхүүвч нь аалзан бүрхүүвчийн хооронд хатуу бүрхүүвч бол ястай нягт наалдаж байрлаж идэг. Гэхдээ хатуу бүрхүүвч өөрөө 2 хальснаас тогтдог. За, хатуу бүрхүүвч болон аалзан бүрхүүвчийн хооронд хатуу хальсны доорх зай байх ба аалзан бүрхүүвч болон зөөлөн бүрхүүвчийн хооронд аалзан бүрхүүвчийн доорх зай бол байрлаж идэг. За, аалзан бүрхүүвчийн доорх зайд тархи нугасны шингэн агуулгадчихэдэг. За, тархи нугасны шингэн нь тархины 4 ховдол буюу 2 хажуугийн ховдол, 3 дугаар ховдол, 4 дугаар ховдол түүний судаслаг сүлжээнд бол үсэж идэг. Энэ ховдлын системээр буюу дотоод тархи нугасны шингэний зайгаар дамжуур тархи нугасны шингэн урсаад дараа нь тархи болон нугасыг хүрээлсэн аалзан хальсны бүрхөвчийн доорх зайгаар буюу гадаад тархи нугасны шингэний зайгаар бол урсдаг. За, энэ шингэн нь дээд цагтаал синусийн аалзан бүрхөвчийн мөхлгүүд болон нугасны мэдрэлийн бүрхөвчүүдэд эргэн шимэгдэж идэг байна. За, тархи нугасны шингэний хэмжээ ихсэх нь тархи нугасны шингэний даралт ихсэх болон ховдлууд томорч илрэх бөгөөд үүнийг тархи усжилт гэж нэрлэнэ. За, хатуу бүрхөвч. Тархи болон нугасны бүрхөвч хальснууд болох хатуу хальс, аалзан хальс, зөөлөн хальс зэргийг энэ хүү зурагт бол харуулсан байгаа. За, хатуу хальсыг бол пахименингс, аалзан болон зөөлөн бүрхөвчийг нийлүүлээд лептоменингс гэж бол нэрлэдэг. За, хатуу бүрхөвч нь бат бөх ширхэглэг холбоогч эдээс тогтох бөгөөд үндсэндээ 2 давхаргаас бүрдэнэ. За, гавлын хатуу хальсны гадна давхарга нь гавлын ясны дотор талын ясны хальс буюу периостеум бол болж идэг. Хатуу хальсны дотор давхарга нь тархины хальсны үндсэн давхарга бөгөөд маш нарийн хатуу хальсны доорх зайны гадны хязгаарыг бодвол үүсгэж идэг. За, хатуу хальсны энэ 2 давхарга нь давхаргын хооронд венийн синусүүд болвол үүсэж идэг байна. За, дээд болон доод цагтаал синусуудын хооронд хатуу хальсны дотор давхаргын 2 талаас ирж нийлсэн зузаан хэсэг давхцаж ирэх бөгөөд үүнийг тархины их тархины хадуур хэлбэрт X эртэн гэж бол нэрлэдэг. За, тархины тал бөмбөлгүүдийн дундуур сагтаал хавтгаад байх энэхүү палкс церебрийн 2 тал бөмбөлгийг бол тусгаарлаж идэг. За, мөн бага тархийг их тархинаас тусгаарладаг кенторон церебеллитэй шууд холбогдож идэг байна. За, хатуу хальсны дотор давхаргаас үүсэх бусад бүтцүүдэд бага тархины 2 тал бөмбөлгийг тусгаарлах бага тархины палкс церебелли, за, эмээлийн өрх буюу диафрагм селла, за, гурвалсан мэдрэлийн зангилаа буюу газрын зангилаа, тергиминалны ганглионч гэж нэрлэдэг. Тийм ээ, үүнийг бас бүрхэж идэг миклийн агуу хамныг хатуу хальс бүрдүүлдэг байна. За, хатуу хальс хаанаас цусан хангамж авдаг вэ гэхээр маш том цусан хангамжийн тогтолцоотой. Гавлын яс болон хатуу хальсыг хоёуланганд хижээдэг тул харьцангуй том голчтой судснууд бол байдаг. За, хамгийн том нь мидл менингал артер бөгөөд түүний салаанууд гавлын ясны хажуугийн бүх хэсгээр тархсан байдаг. Энэ артер нь эрүүний артерийн салаа бөгөөд энэ нь гүрээний дотор артерээс их авдаг. Гавлын ясны промон спинозумаар бол гавлын хүнд рүү ордог байна. За, дараагийн артер нь антериор менингал артер. За, харьцангуй жижиг артер бөгөөд духны хатуу хальсны дунд хэсэг болон тархины хадуур хэлбэрт ихсэрдэнгийн урд хэсгийг цусаар хангадаг. За, кривиформ плейтийн урд хэсгээр дамжин гавлын хүндэд бол орж ирнэ. За, антериор этмотолны артерийн салаа бөгөөд энэ артер нь өөрөө офтальмик артерийн салаа байдаг. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол гүрээний дотор артериас цус хангамжийг авч ийн гэсэн үг юм аа.
За 3 дахь артер нь posterior meningeal-ны артер. Гавлын хойд хонхрын хатуу хальсыг цусаар хангахын тулд югулярны foraminаар дамжин гавлын хүн дээр орж ирдэг артер байх нь. За middle meningeal артер нь нүдний ухар хайн дотор нүдний артерийн салаа болох нулимсны артертэй анстомоз бол үүсгэж идэг. Нүдний артер нь харааны сувгийн дотор амсрын ойролцоо гүрээний дотрын артерээс бол салж гардаг. Иймээс зарим тохиолдолд нүдний артерийн их бие хэсэг бөглөрсөн байсан ч торлог бүр хүчийн төв артер нь middle meningeal артерээр дамжуулан цусан хангамж аваад байх боломжтой байдаг бахнэ. За нугасны хатуу бүр хөвч spinal dura mater. За хатуу бүр хөвчийн хоёр давхарга нь гавлын хөндөй дотор бие биедээ нэгт наалтсан байдаг боловч тарих дагдсны том нүх буюу promen magnum-ын гадна нэрмэгт ирээд бие биесээ бол салдаг юм байна. Хатуу бүр хөвчийн гадна давхарга нь нугасны сувгийн ясны хальс буюу периостеум бол үргэлжилдэг бол дотор давхарга нь нугасыг хүрээсэн хатуу хальсан уутыг буюу дурал сакийг бол үүсгэж идэг. За энэ хоёр давхаргын хоорондох зайг эпидурал буюу экстрадуралны зай гэж нэрлэдэг боловч яг үнэндээ энэ нь хатуу бүр хөвч доторх зай юм аа. Өөрөөр хэлбэл хоёр давхаргын хоорондох зай гэсэн үг тийм. За энэ зай нь сэрэгч холбогчид өөхөн тос болон дотоод венийн сүлжээг бол агуулж идэг юм байна. За нугасны хатуу бүр хөвчийн хоёр давхарга нь нугасны мэдрэлийн язаарууд нугалмын хоорондын нүхэр буюу интервертебралны променаар нугасны сувгаас гарах хэсэгт иргэн нийлнэ. Хатуу хальсан уутны доод төгсгөл нь адуун сүүлний хэсгийг хүрээлж ууцны 2 дугаар нугалмын төвшөнд дуустдаг байх нэ. Энэ төвшнгөөс доош үргэлжлэх хэсгийг хатуу бүр хөвчийн утаслаг буюу филум офте дура матер гэх бөгөөд энэ нь ахар сүүлний холбоосоор дамжин ууцны ясны хальсанд болвол бэхлэгддэг байна. За ухархан хэсгийн хатуу бүр хөвч орбитальны дура матер. Хатуу бүр хөвчийг хоёр давхаргын ижил төстэй хуваагдал нь нүдний ухархайд ажиглагддаг бөгөөд хатуу бүр хөвч нь гавлын хөндөөгөөс харааны сувг буюу оптик каналыг дагаж ухархайд бол хүрдэг. Хатуу бүр хөвчийн гадна давхарга нь ухархан ясны хальс буюу периостеум болдог. Дотор давхарга нь харааны мэдрэлийг түүний зөөлөн хальс, аалзан хальс болон тэдгээрийн хооронд байх харааны мэдрэл орчмын аалзан хальсд орох зайны хамт бол хүрээлж байрлаж идэг. Өөрөөр хэлбэл харааны мэдрэл тархитай адилхан хальсан бүрхүүлтэй байдаг байна. За энэ зай нь гавлын хөндийн аалзан хальсанд орох зайтай шууд холбогдож идэг. Харааны мэдрэл нүдний алим руу орох хэсэгт хатуу бүр хөвчийн дотор давхарга нь нүдний склерийн хэсэгтээ үргэлжлэн нийлдэг байна. За харааны мэдрэлийн хаван гавлын дотоод даралт ихсэж тэр даралт нь харааны мэдрэл орчмын аалзан хальсанд орох зайд дамжих үед харааны мэдрэлийн хатуу бүр хөвч сунж болно. За нүдний алимны арын хэсэгт хатуу бүр хөвч инхүү сунах нь харааны мэдрэлийн хаван буюу папиллодерма үүсэх гол хүчин зүйл болдог. Харааны мэдрэлийн хаван үүсэх өөр нэг шалтгаан нь гавлын доторх аалзан хальсанд орох цочмог цус харвалт. Бөгөөд энэ үед цус харааны мэдрэл орчмын аалзан хальсанд орох зай руу орж ирдэг бахнэ. Ингээд папиллодерма үүсдэг юм байна. За хатуу хальсны мэдрэлжилт тархины тенторум буюу майхнаас дээш байрлах хатуу бүр хөвч нь гурвалсан мэдрэлийн салаануудаар мэдрэлжилт авдаг бол майхнаас доош буюу гавлын арын хонхны хэсэг нь хүзүүний дээд сегментийн мэдрэлүүд болон тэнэгч мэдрэлийн салаануудаар бол мэдрэлжүүлэгддэг байна. За хатуу хальсны зарим мэдрэлүүд мээлийн бүр хөвчтэй байдаг бол зарим нь мээлингүй байдаг. Эдгээр мэдрэлийн төгсгөлүүд нь суналтыг мэдэрдэг бөгөөд хатуу хальсанд механик цочрол өгөхөд хүн түүнийг мэдэрдэг. Энэ нь ихэвчлэн өвдөлттэй байдаг байна. За тархины хальсны артериудыг дагаж буюу афферент мэдрэхүүн ширхэгүүд нь өвдөлтөнд онцгой мэдрэмтгий байдаг байна. Аалзан бүр хөвч буюу арахноид бүр хөвч, торлог бүр хөвч гэж нэрлэдэг тийм ээ. За тарих болон нугасны аалзан бүр хөвч нь хатуу бүр хөвчийн
дотор гадаргууд нягт наялдаж байрлах нэмгэн эмзэг одоо судасгүй бүрхөвчм аалзан бүрхөвч болон одоо зөөлөн бүрхөвчийг хоорондох одоо зайн тархи нугасны шингэнийг агуулж идэг. За аалзан бүрхөвч болон зөөлөн бүрхөвч нь холбогч эдийн нарийн ширхгүүдээр бие биетэйгээ холбогдож идэг. Зөөлөн бүрхөвч нь тархины гадаргуугийн бүх нуглаасыг дагаж нягт наалтсан байдаг. Иймээс аалзан хальсны доорх зай зарим хэсэгтээ нарийн, зарим хэсэгтээ өргөн байна. За аалзан хальсны доорх зайны ийхүү өргөссөн хэсгүүдийг цистерн буюу цүнхэл гэж нэрлэдэг. Гавлын болон нугасны аалзан хальсны доорх зайнууд нь дагцны том нүхээр дамжин хоорондоо шууд холбогдно. Тархийг цусаар хангадаг артерийн одоо их биеуд болон тархины мэдрэлүүдийн ихэнх нь аалзан хальсны одоо доорх зайд байрладаг. Толгойн аалзан хальсан доорх цистернүүд нь тус бүрдээ өөрийн гэсэн нэртэй. Жишээлбэл бага тархи уртвтар тархины одоо цистернийг церебелла медулярны цистерн буюу цистерна магна гэж нэрлэдэг. За 14 дахь хажуугийн зураг дээр хамгийн том өөрийн гэсэн нэртэй цистернүүдийг дүрсэлж харуулсан байна. Тархи нугасны шингэн ба ховдлын тогтолцоо. За тархины одоо ховдлын тогтолцоо дараах хэсгүүдээс бүрдэнэ. Баруун болон зүүн хажуугийн ховдол. За хажуугийн ховдол болгоно духны ивэр. За тэгээд дарын хойд ивэр буюу дагсны ивэр, доод ивэр буюу чамархан эсгийн ивэр гэж 3 ивэртэй. За хоёр талын завсрын тархины хооронд байрлах 3 дугаар ховдол гэж байна. За уртвтар тархи болон гүүрний арын хэсэгт одоо үргэлжлэн байрлах 4 дугаар ховдол гэж байна. Хажуугийн ховдлууд нь ховдол хоорондын нүх буюу монорогийн нүхөр 3 дугаар ховдолтой одоо тус бүр нь холбогдож идэг болвол 3 дугаар ховдол нь церебрал аквадукт буюу усан сувгаар 4 дугаар ховдолтой холбогдно. За 4 дугаар ховдол 3 нүхтэй. Төв нүх буюу мажанды нүх. За хоёр хажуугийн хос нүх буюу лушкагийн нүх гэж байна. За эдгээр нүхнүүдээр аалзан хальсан доорх зай руу нэвтэрдэг бахнэ тархи нугасны шингэн. За тархи нугасны шингэн. Тархи нугасны шингэн болвол өнгөгүй, тунгалаг, цөөн тооны буюу 1 микролитр 4 хүртэл тооны эс агуулсан гарцсангуй бага уурагтай одоо байдаг. За цусны найрлагаас огт ялгаатай. Энэ бол хит одоо шүүсэн цусны одоо ийлдэс бол биш бөгөөд хажуугийн ховдлуудын судслаг сүлжээгээр итвэхтэй шүүрч одоо ялгарч идэг шингээн. За судслаг сүлжээний хялгсан судаснаас одоо цус нь аалзан хальсан доорх зайгаас цус тархи нугасны шингэний хоргийг одоо хоргоор тусгаарлагддаг. Энэ хориг нь судасны эндотел, суурин мембран болон сүлжээний хувчууритээс бүрдэнэ. Уг хориг нь ус хүчилтөрөгч нүүрс хүчлийнхийг нэвтрүүлдэг боловч электролитуудыг харьцангуй муу нэвтрүүлдэг бөгөөд эсүүдийг огт нэвтрүүлдэггүй. Эргэлдэж буй тархи нугасны шингэний хэмжээ ерөнхийдөө 130-аас 150 мл, 24 цагт 400-аас 500 мл тархи нугасны шингэн үүсдэг. Энэ нь тархи нугасны шингэний хэмжээ өдөрт 3-аас 4 удаа бүрэн шинжлэгддэг гэсэн утгатай. Дээш хараад хэвтэж байгаа нөхцөл тархи нугасны шингэний даралт хэвийн үед 70-аас 120 мм усны баг нь байдаг. За гавлын дотоод даралттай яг адилхан биш гэдгийг заавал ойлгох хэрэгтэй юм аа. За тархи нугасны шингээ хэрхэн эргэлддэг вэ гэхээр хажуугийн ховдол болон 3-4 дугаар ховдлын судслаг сүлжээнээс болвол үүснэ. Энэ нь лушка болон мажанды нүхнүүдээр дамжин аалзан хальсан доорх зайд орж тархийг тойрон эргэлдэх ба доошоо нугасыг тойрсон одоо нугасны аалзан хальсан доорх зай руу урсдаг. За тархи нугасны шингэний зарим хэсэг нь нугасны төвшөнд эргэн шимэгддэг. За тархи нугасны шингэний найрлага бүх хэсэгтээ ижилхэн байдаг. Урсгалын аль ч хэсэгт илүү шингэрсэн эсвэл одоо өтгөрсөн тархи нугасны шингэн байна гэсэн ойлголт байхгүй юм аа. За тархи нугасны шингэн гавлын одоо дотор болон нугасны дагуу эргэн шимэгддэг. Тархи нугасны шингэний зарим хэсэг нь дээд цагтаал синус болон гавлын ясны диплоик венийн судснуудад байрлах олон тооны цэлмэнт аалзан бүрхөвчийн мөхлгүүдээр
дамжин одоо аалзан хальсны доорх зайнаас гарч цусны урсгал руу ордог. Үлдсэн хэсэг нь тархины баган олон нугаснаас мэдрэлүүд гарч буй хэсэг одоо бүрхөвчүүдээр бүрхөвчүүдээр буюу периневралны шийтэр эпидема болон левтоминингийн хялгасан судаснуудаар дамжин шимэгддэг. За ийм байдлаар тархи нугасны шингэн ховдлуудын судслаг сүлжээнд тасралтгүй үйлдвэрлэгдэж аалзан хальсны доорх зайны янз бүрийн хэсгүүдэд эргэн шимэгддэг байна. За тархи нугасны шингэний эргэлт саатлын цэгүүд. Тархи нугасны шингэнд ховдлын системээр дамжин урсгахдаа хэд хэдэн нарийн гарцуудыг одоо туулах ёстой. Ховдол хоорондын нүхнүүд буюу интервентрикуляр нефром нь 3 дугаар ховдол тархины усан суу буюу церебрал аквадукт, мөн 4 дугаар ховдлын гарах нүхнүүд болон тархины майхан буюу одоо темпорал апертурагийн хэсэгт болвол хамгийн нарийнхан байдаг бахнэ. За тархи нугасны шингэний үүсэлт болон шимэгдэлтийн тэнцвэрт байдал алдагдахад олон төрлийн өвчин үүсдэг. Хэрвээ хит их тархи нугасны шингэн үйлдвэрлэгдэх эсвэл хит бага шимэгдэх тохиолдолд ховдлын систем томорддог буюу тархи усчдаг. Ховдлууд дахь тархи нугасны шингэний даралт ихсэх нь ховдол орчмын цагаан бодисыг шахаж яваандаа хатангаршин атрофи үүсгэхэд хүрэгдэг болвол харин бор бодис эхний шатанд бол өртөхгүй юм байна. За амьтан дээр хийсэн туршилтуудын үр дүнгээс харахад тархи усчих эмгэг нь тархи нугасны шингэнийг ховдлын хучуур эд буюу эпидема гар дамжин ховдол орчмын цагаан бодис руу нэвчгэхэд хүргэдэг байна. За цагаан бодис дахь гидростатик даралт ихсэх нь эдийн цусан хангамжийг муутгаж улмаар тухайн хэсгийн эдийн хүчилтөр хүчин дутагдал мээлинжсэн мэдрэлийн замуудын гэмтэл эцэст нь эргэшгүй глюкоз өөрчлөлтийн шалтгаан болдог байна. Тархи усчих эмгэгийн улмаас үүссэн эд эсийн болон эмнэлзэн өөрчлөлтүүд нь зөвхөн ховдол доторх даралтыг цаг алдалгүй хэвийн болгосон тохиолдолд эргэн сэргэх боломжтой байдаг. За энэхүү слайдн дээр болвол тархи нугасны шингэн хэвийн үедээ ямар байх вэ? Бактерийн менингит, буглаа, энцефалит, вирусын менингит, сүрээгийн менингит, мэдрэлийн тэмбүү, за тархамал хатуурал, тийм ээ, лаймын өвчин, гембарын хам шинж буюу одоо захын мэдрэлийн одоо полирадикулоневропати үргэлжлэлийн үед хэрхэн өөрчлөгдөх вэ гэдгийг нэг бүрчлэн харуулсан хүснэгт байна. За тархи усчих эмгэгийн төрлүүд. Тархи усчих эмгэгийн эмнэлзэн төрлүүдийн одоо шалтгаан, урсгал хаагдсан, байршил, мөн эмгэг процессын динамик төлөв байдлаар нь төрөлхийн усан суугийн нарийслын улмаас үүссэн идэвхтэй тархи усжилт гэдэг юм ингээд ангилдаг байна. За шалтгаан болон эмгэг жамаар нь ангилах. Тархи нугасны шингэний замууд бөглөрсөний улмаас үүсэх тархи усжилтыг окклюзив буюу бөглөрлөлтөд тархи усжилт гэх ба тархи нугасны шингэний шимэгдэлт хангалтгүй байснаас үүсхийг нь мал резорптив буюу шимэгдэлт алдагдлын одоо тархи усжилт гэж нэрлэдэг. За окклюзив буюу бөглөрөлт тархи усжилт ихэвчлэн гавлын доторх орон зай эзэлсэн эмгэг өөрчлөлт. Жишээ нь хавдар, инфаркт эсвэл цус харвалт, ялангуяа хой тонхрын тархины арын хонхрын харвалт эсвэл гажиг хөгжил. Усан суугийн нарийсэл 3 дугаар ховдлын коллоид уйлынхаа зэргийн үед бол бөглөрөлтөд тархи усжилт үүснэ. Харин мал резорптив буюу шимэгдэлтийн алдагдлын одоо тархи усжилт бол ихэвчлэн аалзан хальсанд орох цус харвалт болон менингитийн дараах хүндрэлийн байдлаар үүсдэг бөгөөд эдгээр нь аалзан бүрхөвчийн мөхлгүүдэд бөглөрөлтөд наалт зүүсгдэг байна. Мөн тархины гэмтэл болон ховдол доторх цус харвалтын улмаас бол үүсэж болдог. За гиперсекретор буюу шүүрэл ихсэх тархи усжилт. Тархи нугасны шингэний хит их үйлдвэрлэлээс үүсэх энэ төрөл нь маш ховор бөгөөд ихэвчлэн судаслаг сүлжээний хавдрын улмаас бол үүсдэг байна. За бусад нэршлүүд шимэгдэлт алдагдах болон бөглөрөлт тархи усжилтыг хуучин нэршлэр нь одоо утга нэгтэйгээр
холбоост буюу communicating болон үл холбоост non communicating гэж ангилдаг байсан. Холбоост тархи усжилт гэж үг хэлдэг вэ гэхээр тархи нугасны шингэн нь ховдлын системээс хаалзан хальсанд орох цистернүүд рүү чөлөөтэй эргэлдэж байдаг. Үл холбоос тархи усжилт гэдэг нь ховдлын систем дотор тархи нугасны шингэний урсгал цаад үүссэн байдаг тул ховдлуудаас шингэн шимэгдүүлэх бүтц рүү очих зам хаагдсан эсвэл зөвхөн хэвийн бус өндөр даралтын дор л нээлттэй байх боломжтой болсон байхыг бол хэлдэг байна. За ховдол доторх даралт тогтмол ихссэн байвал үүнийг итвэхтэй active гидроцефали гэж нэрлэдэг. Итвэхтэй тархи усжилт хоёр төлөвтэй. Compensated буюу дасан цогцсон. Итвэхтэй тархи усжилтын үед ховдлын хэмжээ болон өвчтөнд илэрх шинж тэмдгүүд цаг хугацааны явцад тогтвортой байдаг. Хоёр дахь хэлбэр нь болохоор uncontrolled тархи усжилтын үед ховдлууд томорсоор байх бөгөөд өвчтний биеийн байдал улам дордно гэсэн үг. За инхээр итвэхтэй тархи усжилт нь тархи нугасны шингэний даралт зөвхөн үе үе ихсдэг хэвийн даралттай гидроцефалигаас ялгаатай. За хэвийн даралтад тархи усжилт нь тархи усжилтын төрлүүд доторх онцгой тохиолдол бөгөөд ерөнхийдөө тархи нугасны шингэний урсгалын динамик алдагдсан ховдол доторх даралт үе үе ихсдэг тийм холбоос тархи усжилт байдаг. Үндсэн 3 шинжээр илэрнэ. Алхааны атакси, алхаа өрчлөгдөн, оюуны хамсдал үүснэ, даамжирч муудна, шээс зад гарна. За үүний шалтгаан нь тодорхойгүй. Энэ нь хэд хэдэн өөр өвчний процессуудын буюу усан сувгийн найрсал, шимэгдэлт алдагдлын тархи усжилт гэх мэт нийтлэг эмнэлзүү илрэл бол байж болно. За тэгвэл энэ хэвийн даралтад гидроцефали болон итвэхтэй гидроцефалиг гидроцефалус экс-вакцио гэдэг энэ эмгэгээс ялгах ёстой. За энэ юу вэ гэхээр Альцгеймерийн өвчин, ПК өвчин зэрэг тархины дегенератив өвчнүүд нь тархины хатангар шил үүсгдэг бөгөөд үүний улмаас дотоод болон гадаад тархи нугасны шингэний зайнууд хоёр төгчөөр томорно. Өөрөөр хэлэх юм бол ховдлын систем болон тархины гаднах тархи нугасны шингэний зай томорно гэсэн үг, тэлнэ гэсэн үг. Энэ нь тархи усчих эмгэг шиг харагдаж болно. Гэхдээ дотоод тархи нугасны шингэний зайнууд буюу ховдлын систем гадаад зайтай нь харьцуулахад пропорционал бусаар томорсныг л тархи усжилт гэж үздэг. Харин хатангарчлын улмаас хоёр зай хоёулаа томорсон бол үүнийг тархи усжилт гэдэггүй. Тиймээс сүүлийн үед энэ нөхцөлийг гидроцефалус экс-вакцио гэж нэрлэхээс татгалзах болсон. Ховдлууд нь томорсон ч тархины ховл харьцангуй хэвийн өргөнтэй байдаг. Хэвийн даралтад тархи усжилтаас ялгаатай нь мэдрэлийн дегенератив өвчнүүдийн үед дотоод болон гадаад тархи нугасны шингэний зайнууд ойролцоогоор ижил хэмжээтэйгээр томордог бахнэ. За хүүхдийн тархи усжилт. За тархурцуу. Тархи усчих эмгэгийн олон төрөл хүүхэд наснд элбэг байдаг бөгөөд эхэлдэг бөгөөд ихэвчлэн кярийн малформац, нуруу нугалмын спина бифида эсвэл тархи нугасны эвэрхий менингоцел, менингомиелоцел зэрэг хөгжлийн бусад гажгуудтай хавсарсан байдаг байна. Төрсний дараах эхний 3 сар тархи усчих эмгэгийн тархалт 0.1-ээс 0.4% байдаг. За илрэх шинж тэмдгүүд гавлын ясны заадснууд төрснөөс хойш 1 жил хүртэлх хугацаанд хаагддаггүй. Амьдралын эхний жилийн турш гавлын яс нь гавлын дотоод даралт ихсэхэд хоорондоо тэлж хариу үйлдэл үзүүлдэг. Иймээс хүүхдийн тархи усжилтын хамгийн илэрхий эмнэлзэн шинж тэмдэг нь толгой хэвийн бусаар томрох бөгөөд гавлын яс нүүртэй харьцуулахад пропорционал бусаар бол томордог байна. За бусад шинж тэмдгүүдэд гавлын заадснууд хангаах, хуухны вен тодрох, тухны яс түнтэх болон зулай чинэрч овоох зэрэг бол багтана. Толгой дээр тогшоход шагшуурга мэт чимээ сонсогдно. Өвчтөе хүүхдүүд эхэндээ биеийн байдал нь гайгүй харагддаг. Учир нь заадснууд нээлттэй толгой томорч байгаа тохиолдолд гавлын дотоод даралт бага зэрэг нэмэгддэг. Явандаа нөхөн төлжүүлэлт алдагдаж декомпенсацид орсноор гавлын дотоод даралт ихсэх шинжүүд илэрнэ. Үүнд бөөлжих, хоосон агуулах, мөн
нүдэнд нар жаргах буюу сансет феномен илэрнэ, хүсэлтийн хөгжлийн ерөнхий хоцрогдол ажиглагдана. Төрхөөс өмнө жирэмсний хяналтын хитавины эхоогоор онцлох боломжтой. Төрсний дараа үүссэн тархи хүсчлтийг хүүхдийн толгойн тойргийг тогтмол хэмжиж тэмдэглэл хөтлөх замаар илрүүлнэ. Хэрв толгойн өсөлт хэвийн хэмжээнээс буюу хяналтын хүснэгтдэх жишг моритой харьцуулахад хурдан томроод байх юм бол тархи хүсчлтийг сэжиглэж эмчилгээний чиглэлийг тодорхойлохын тулд наривчилсан шинжилгээ хийн. Үүнд зулаан эхо, тархины компьютер болон MRI. За эдгээр нь тархи хүсчлтийг эмчлэгдэх боломжтой шалтгаануудыг тогтоохоос гадна толгой пропорционал бусаар томрох бусад шалтгаанууд болох хат байлсан дөрөх цусан хураа, гигрон болон гэр бүлийн гаралтай том толгойтой байх зэргээс ялгаа онцлох боломжийг өгдөг байна. Насан туршидад илрэх тархи хүсчлт. Гавлын заадснууд хаагдсан хүүхдүүд болон насан туршидад тархи хүсчлт нь гавлын дотоод аралт хэсэг шинжээр илэрнэ. Үүнд толгой өвдөх, дотор мухарах, бөөлжих, ялангуяа өглөөгөр хоосоо өгүүлэх хүчтэй бөөлжих, тархины бүрхөвч цочрлын шинж болох дагцны хөшинг, толгой хазаах, апистотонус буюу бие нумрах, гэрлээс айх зэрэг болвол багтана. Эмгэг дамжирахын хэрээр ядрах, танин мэдхүн сулрал, алхаа тогтворгүй болох, тархины мэдрэлүүдийн дутагдал буюу ялангуяа нүдийг гадагшлуулагч мэдрэлийн сан, паринаудын хам шинж, харааны мэдрэлийн хөхлөгийн хаван болон ухамсар тухайн алдагдах шинжүүд илэрч болно. Компьютер томограф болон MRI шинжилгээнд ховдлын тэлэгдлийг харуулдаг тархи хүсчлтийн шалтгааныг тодорхойлдог байна. За эмчилгээ хэрвээ тархи хүсчлтийн үндсэн эмчлэгдэх боломжтой шалтгаан тогтоогдохгүй бол ховдол доторх өндөр даралтыг тархи нугасны шингэний шуунд тавих замаар намдаж болно. Хоёр тохиолдол байна. Эхний тохиолдол хэвийн даралттай тархи хүсчлт. Тэтгэврт гарсан 80 настай эрэгтэй хэдэн сарын турш шээс хүрмэгц барихгүй байх зорилт олсон. Үүнийг анхандаа түрүү булчирхайн хоргүй томролтой холбоонд тайлбарлаж исэн. Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам бусад шинжүүд гарч ирсэн. Алхах үедээ тэнцвэргүй хөлөө хооронд нь хол тавьж алхах болсноос гадна хид удаа унсан. Заримдаа хөлөө газраас арай ядан хүндэрүүлж байна гэж хэлсэн. Өрхийн эмч толгойн соронзон резонанс томограф хийхийг зөвлөсөн. Зургийг үзснийхаа дараа эмнэлэгт хэвтүүлэхээр шилжүүлсэн байна. За ингийн эмнэлэгт хүлээн авсан мэдрэлийн эмч эхнэрээс нь асуугаад сүүлийн саруудад өдөр бүр мартамхай анхаарал болгоомжгүй болсон гэж мэдсэн. Мэдрэлийн үзлэхээр алхаан тогтворгүй апраксик буюу алхааны байдал алдагдсан байна. Эмнэлзэн болон дүрс онцлогооны онш нь хэвийн даралттай тархи хүсчлт гэж тогтоогдсон байна. За их хэмжээний тархи нугасны шингэнийг авсны дараа алхаад төр зур сайжрах нь хэвийн даралттай тархи хүсчлтийн оншиг бол баталдаг. За ингээд 80 настай өвчтөнд бүслэгийн хатгалт хийж 40 мл тархи нугасны шингэн авахд алхаан мэдэгдэхүйд сайжирч шээс задгарах завир бүрэн арилсан. Танин мэдхүйн бэрхшээлүүд өөрчлөгдөггүй хэвэр байсан. Мэдрэлийн мэс заслын тасагч хилжүүлж шуунд тавих мэс засал хийсэн. За дараагийн саруудад алхаа хэвийн болж шээс задгарах завир нь бүрэн мөсөн арилсан. Танин мэдхүйн бэрхшээлүүд нь хэвэрүүлсэн ч цаашид даамжраг байна. За дараагийн тохиолдол аалзан бүрхөвчийн доорох цус харуултын дараах шимэгдэл даалдагдлын тархи хүсчлт. 52 настай эрэгтэй цочмог маш хүчтэй толгой өвдөлт буюу амьдралдаа мэдэрсэн хамгийн хүчтэй толгой өвдөлт болон бага зэргийн нойрмог байдалтайгаар эмнэлэгт ирсэн. Толгойн компьютер томографын шинжилгээгээр аалзан хальсны доорох цочмог цус харуулт бол байсан. Ангиографын шинжилгээгээр тархины зүүн талын тархины дунд артерийн цөвлөгөн хагарсан байгааг илрүүлсэн. За аалзан хальсанд орох цус зайд хоримтлагдсан цус нь тархи нугасны шингэний урсгал болон шимэгдэлтийг саатуулснаар ховдлууд тэлхэд хүргэсэн. Тархи хүсчлтийг эмчлэхийн тулд төр зургийн гадна ховдлын дренаж тавьж дараа нь мэдрэлийн мэс заслын нээлттэй аргаар цүлхэнг хавчаардах мэс засал хийсэн. За энэ тохиолдолд
одоо цус харвалт яагаад хоёр дөгчөөр тарих усчлалтанд хүргэдэг болохыг бол харуулж байгаа юм. Шингэн шимэгдэх зам буюу аалзан бүрхөвчийн мөхлөгүүд цусны бүлэгнэлээр бөглөрөх нь одоо тарих усчих гол шалтгаан болдго юм байна.